Хай. Өнөөдөр хагасаа өдөр. Гэтэ би орой ажилдаа. Тэгээ ажилдаа явахаас өмнө яг ч юм гин ингээс ирсэн чинь гадаа амар цагаа амар гоё. Тэгээ их юм гоё нэг юм Америк киноноор гардаг шүү дээ. Гэж далайн эргийн хажууд нэг юм жижигхэн кофе шоп дээр очиод ингээд далаан давлгаа сонсоод тэгж суумаар санагдаад ямар юм өчтөр орой үтцсэн. Тэгээ нэг тийм гоё газар очиж суумаар санагдаад далаа явж байна. Гэхдээ яг одоо далайн эрэг бол биш үү гэмд одоо нэг юм усан завийн бомбтой байдаг тийм ойрхон байдаг юм жижигхэн ийм тосгон гэж ер нь киноноор амиг тосгон гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ ер нь бол жижигхэн хот. Нэг 20-30 минут явдаг. Хэр удаа явдаг лээ? 27 минут орчим явах юм байна. Тэгээ би нөө машин байхгүй. Тэгээ угаасаа машин байсан чи барьж чадахгүй. Тэгээ найзаагаа гуугаад хөргүүлж ийн. Манай найз угаасаа амарч байгаа. Хагасаа өдөр бүхэн л амарч байгаа. Тэгээд манай нийчимшээ болохоор миний YouTube дуусаа орохгүй гинэ. Тэгээд бичлэгэн дээр намайг бичих юм бол чи өөр гэрлэг алхаа хараарай гэсэн тиймээс би буцаж алхаж харахыг хүсэхгүй байгаа учраас маш болгоомжтой бичлэг хийж авна. Очоод би та нарт гоё газар үзүүлэхийг бодъё. Би дэ юур гарах чинь энэ удаад би нэр юу явах юм бэ? Нэг алдартай Сан Франциско хотын нэг алдартай том улаан гүүр байдаг шүү дээ. Кинон дээр гараад дэлхийс сүнж мөнхөр учиргүй хайлж урсаал нурж унаад байдаг гүүр. Тэрэн дээгүүр явна. Тэгээ тэрний цаана байдаг жижигхэн хотохгүй яг ийм гүүрээр тусгаарлагдсан гэсэн үг. Тэр улаан гүүрний наан цаана байдаг. Манай болохоор энэгээр л та одоо миний очих гээд байгаа жижигхэн ийм хот болохоор гүүрний цаана байдаг. Ерөөс гүүрээ гараал байж байдаг. Хэдүүлээ боломж олдвол би та нарт гүүр гоё бичээд гоё харуулъя. Тийм. Энд манайх энэ Сан Францискогийн төвдөө энэ барилгыг юу гэдэг вүлээ? Энэ ятгах надад нэг юм ярихгүй маа. Би бол юм асуухаар. Саяхан өнгөрдөг том барилгыг юу гэдэг вүлээ? Ярьжсэн юм тийм байсан. Юуны ордон гэх юм. Засгийн газрын ордон. Тэгээд манай гэр засгийн газрын ордны хажууханд байдаг. Ерөнхийдөө бол яг Сүхбаатарын талбай хажууд гэсэн үг. Ерөнхийдөө даунтаунд байдаг болохоор ингээд яг манай гэрээс баг халахад 5 минутын зайтай засгийн газрын ордон байдаг. Тэгээ чи ирч хүмүүс хурмаа гэдэг санагдаад байна. За тэр мөр яг нэг хэрэгтэй юм биш угаасаа гэж. Тэгээ би өнөөдөр айгүй юм Балигаас авсан цүнх мөнхөө байрцсан далайн эрэг ормор санагдаад ягаад ч юм нэг тийм алцар юм гараад ирсэн байна. Нөө их унтцсан ч нүд бүлтчихжээ. Жохон фильтр тавьчих уу? Энэ нэг л миний царай бүр бүшээ. Би нэг фильтр тавиадах та. За нэг энэ төр ч бүр айрс марс бүр алж хэд. Үүний хамрын үзүр бүр шунтхроо. Ийм гоё арьстай бол гоё юм байна. Гэхдээ ингээ бичлэг ивэл арай ч юм уу. За энэ арай хутлаа юм байна тийм. Хамрын үзүр гэрэлтээд нүдний бүлцэн алуулгаад уулны их л гоё юм. Буцаач нэрэ түм ач бүр хитрээд хитрхи хөөрхөн болоод ингээд YouTube хийгээд байгаа юм бол хүмүүс намайг дараа нь танихгүй байлгүй дээ энэ чи яг би 90 байна гэсэн чинь гişаа хүрчихсэн биз 5-1 гэж. Буцаач. За буцаачлаа бүлцэн гэрүү комбек хийлээ. Би нарны шил авсан нүд бүлцгийг даавчраа. Би нөө үсээ ургуулж байгаа. Тэгээ би зүгээр нэг ийм урт бол бүр доошоо тийм урт шээ зүгээр нэг энэ хавьд үсээ авчирч ургуулад тэгээд нэг ийм хиймиж үзэх гээд нэг юм гоё үснээс л юу нэ ингээд хийж үзээгүй ерөөсө дандаа үсээ ургуулж агаад нэг царай мото үе давж чадахгүй сэтгэд гуталд ороод өсчөнгүүчээд тариулцдаг шээ тийм энэ удаад ихгүй гэж бодоод би одоо өөрийгөө амар зоригжуулаад тэгээд би урт үстэй болж үзье гэж бодоод нэг иймэрхүү тэгээд хичээж ийн. Тэгээд царай мото аимшиг үе маань одоо эхэлсэн яваа. Тэгээд ойлгоорой. За тэгээд би утгагүй гүүр энэ дээр очиод гоё бичлэг хийж бодож जैन. Тэгээд та нарт сонирхолтой байгаа юм уу? За би шилээ зүүчий гэж бодож जैन. Хүмүүс таньд яж магадгүй YouTube-ээр рүү явчихна гээд. Мөрөдцсөн чадахгүй. Тэгээд мөрөдөлгүй ш. Ингээд явж шүү манайхаа.
Би өнөөдөр юу өмснө харуулна та нарт. Энэ холигтой юм өмссөн юм шиг. Яг та нар тань байж магадгүй шүү дээ. Тийм ээ. Сайхан өдрөнөө. Сайхан өдрөнөө минь. Хан нэг үнсэж нааш шүү минь. Чи үлсэж гин үү? Их зэрэг үлсгэд яадаг юм. Баг зэрэг гэж байгаа шиг. Үлсэж гин гэж баг зэрэг гэж чи. Их зэрэг үлсэж. Би том бүргэр идмээр байна. Чамд мөнгө байгаа юу? Найзгаа шалаад ичиж. Чамд мөнгө байгаа юу? Агүй бова умар байна. Бист бованд үнэхээр дургу. Энэ бодлоо намайг бованд руу уудаг болохоор яг тэгж хэлж байгаа. Санаа мутаарч ингэр. Тэнд хүмүүс ингээд зоос руу мөнгө шүүлээ юм шидээд хүслээ шивэндэг. Тэг миний хүсэл ингээд маш олон учраас алийн үсгийг мэддэггүй учраас би тийм газар очдоггүй. Шунлын дэв бич чадчих. Тэгтээ өнөөдөр бол цагаагаар маар болсон. Гал байна уу? Тэр бүр кноклип юу этийн драма. Тасны жүжиг. Саходраа нахо. Сахож иднэхөө. Шохон архитар суухгүй шүү. Өнөөдөр болсон. Хаан тавих машин хангалцах яах вэ? Зогсоол олдохгүй одоо энэ Америкт ч ингээл. Яваал байна. Оо энэ гарч ийн орж гинөө. Гарч байгаасай. Please. Наа чи бас хайгаа явж байгаа юм биш үү? Чаас ангаас 2 мань 2 шиг юм бэ. Нэрэн зогсоол хайж явсан цагаа тооцох юм бол баг амьдралынхаа 1 жилиг авцсан байдаг баха бид нэр энэ хүүхдээ. Зогсоолын асуудал нэрээс аль ч оронд хэцүү л байх юм аа. Хэцүү байдаг шүү. Зогсоолгүй. Гэтэ энд чинь бас бүр амар уу. Зогсоол алга гэд хаамаагүй газар тавьчих юм бол бүр зогсоол олоогүй гэсэн исэн юм болоод бүр амар торгол бичээд. Иймэр. Мэгэл өстой. Мөнгөтэй нэрдэг юм бэл ч амар. Бүр гашрал шаад юм бэл. Тиймээс юу нэл тийм их. Арай жоохон өөр тийш явах уу, яах уу? Энэ асуудлыг яаш идэх үү? Зогсоод алдахгүй байна уу? Амар ингэж эргэж жагаад энэгээр эргүү юм шиг ингэж эргэж тарж байгаа юм буцалтай биш. Яж хат 3 болоод байдаг. Би 5-аас ажилтаа айгаад иддэг. Биш үү? Дарарарарара. Энэ урд нэр гоё зай харагдчих би үзүүлэхгүй зөндөх очрлоо. Энэ араа ийм гоё. Тэр араа тийм гоё. Эднэрийг араа ийм гоё биш гэж. Сайхан завтан дээр сайхан явах юмсан. Яа би ингэ заримдаа ингэ надад бүр хянтаваа. Би бүр өөрийгөө ойлгохгүй наа гэж. Маш олон гадаадд жуулчлахаар ирсэн байна. Би ч нэг цагт бас жуулч явсан шүү. Одоо бол яг энэ амьдраад одоо суршин амьдраад иргэн болсон байна. Иргэн болоогүй ч мөрөдөд. Америкт бас надад тэрэг өгөхгүй бах уу архич минь зайл гээд. Зогсоол алддаггүй. Бүр нэг үүс надаацаа 2 мөрхий хүүр юм авдаг ерөөс. Би тэр хичээд барсангүй. Гараад ирлээ зогсоолоос. Одоо тэгээд бүр цаашгаа яваад од ивэгээсээ гэж тэр улаан хэсэг тэр бол зогсож болдгоо те. За. Үн зогсоол юм шиг байна. Гэхдээ мөнгө төлөх хэрэгтэй юм шиг байна зү. Энд бол зогсоол байж тийм дотор. Мэдчихт яадгийн. За ороод үзээ тийш чигээрээ. Яа. Манай амар машин барина гэж бүр өстө бүр надаас мөг өөрөө машин барьж чадахгүй ч. Ууцлахгүй юу. Гойж машинаар нь гойж хөргөөлн гэснээр дээрэс нь бас доромжлно аюу даварцсан. Зогсоол уу. Бэш дэ small car гинэ. Манайх small car юм уу? Тэр унжгаа ямар car юм? Юу яриад байгаа энэ small car гэдэг нь юу ч Honda яваад ороо зогссон л шүү дээ. Өөрхөн машиныг зээл 130 гэж бодсон байх. Tesla. Энэ манай найз машин Tesla. Миний тарих бол Tesla. За зогсож юм шиг байна. Яаж чадах чигээд.
бид хоёр одоо ингээ боовт хэсэг дээр байна. Завны зогсоол. Завны зогсоол харуулах уу? Юм бид чинь. Энд дээр шууд гар өргөл дахин цугал завн цугал явчихдаг. Энэ урд завны боовт завны зогсоол боовтыг хуцаад ах юм. Завны зогсоол байна. За. Тэгээ эндээс шууд гараа өргөл ингээл завн цугал явчихна. Амар. Лайлаад очиж тэр. За би нэг юм цагаан өмдтэй тэгээд ингээд нэг юм готалтай готлгуул явж бичтэй. Өнөөдөр ингээд баалгаас авсан төөт байга өрөөд 72 орохоор ирсэн байна. Тэгээд гадаа бүр цагаа оруулах нь хэр амар гоё байна уу? Та нарт л дүүгээр илэрхийлэх юм хин аргагүй сайхан өдөр байна. За тэгээд хэдэн доллар төлөх юм бэ? Төлнө. Найз нь зээлч дөө тэгж жаад үгүй. Тэрхүүл паркийн мөнгөг өгөхгүй гэж амар хулаа хэлээд энэ ч. Тэм хөдөлж. Үгүй штэ. Сүртэй. Нэг тийм хүмүүс байдаг штэ. Яг мөнгөө нэгсэн чи яг өгөх жоох чинь ихэд ямар үл юм өгөх гэж штэ. Би яг өгөх гэж нэгэд бүхэлд 2-3 сар болж ангааж алцааж алга болж болчоод тийм хүмүүс шиг тийм хогийн цанд байхгүй юу. Гэтэ би тийм зандаа юм биш шүү зүгээр тоглосон юм. Мик ингэж байрсан зүгээр нөө бариугийн зүгээр нэг би сайн мэдгүй ямар ч зүгээр ингээд туршаад ингээд мик ингээд яриад бичлэг хийж энэ илүү тод байдаг юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Тийм байна. Онос ухтаанд байгаарай. Баярлалаа. Аль зүг рүү явах юм? Тийш явна. За тэгвэл яв. Би чамайг дагаа. Машин руугаа буцаад очих юм уу? Яагаад? Халаас нь хийж болдгоо юм тий? QR гэмтчин гэдэг. Маялчих юм аа. Халзунгүй тэгэл аваа явна үст тэр нэг ууц шиг юм заал буцаад машин тавьчих гинэ. Яасан нэт. Гата маягтай. Америкт удсан хүмүүс нэр нэг юм маягийн дэлтэхгүй. Не. Би мэл зүгээр цүнхлээл аваа явчмаар хань тэр нэг толон шиг юм. Заал машин руу буцчихжоо. Тэр машин дотор хийгээл. Өөс. За ингээ сайхан зэлмэг тэнгэрт байгалийн сайхан хүний муутай. Миний муу найз явж байгаа юм да. Би биш. Тэр хүний муу нь би гэж. Говьж дагуулж ирснээр доромжлаад байж. Яа. Бицтэй юу харцтай юм аа. Бич эвүүх юм аа. Яа тэгтээ гараагүй өвддөг юм байна. Нэг юм утсаа би нэг юм юунд хийцэн байгаа нэг юм нөгөө нэг би нэг юм Instagram дээр контент хийдэг шүү дээ. Instagram-аа контент хийхдээ нэг юм утасны суурин дээр хийдэг юм. Тэгээ тэрийг ингээд утсаа хийгээд барай гараад ирсэн. Тэгсэн чи айгүй хүнд байдаг юм байна. Йоо над чиг юм жоохон тунаа муутай хүнд бол юм хүнд юм удаан барайад явна гэдэг чинь бас ер нь жоохон чангал байдаг юм байна. Яа. Иймэрхүү олон түмэнтэйгээ ингээд явж байна. За яцгаад бид гоё газар очиод бичиж. Окей. Йоо. За одоо ингээд нөгөө нэг ой гүрл үгээ ингээд орж эхэлж байна. Энэ гүрний нэрийг юу гэдэг вүлээ? Golden Gate. Энэ чинь нөгөө нэг Golden Gate шүү найзуудаа. Би харин энэ нэрийг мартчихлаа. Гинт учиргүй бичсэн чинь нэр нь орж ирэхэд байждаг шүү дээ нэг тийм үг. Оо яана. За ингээ Golden Gate Bridge-ээр явж гин. Одоо ингээ орж ирж гин. Оо, алгаад төшөөрэй. Энэ тэр ойрт үлдсэн юм уу? Би бүр өөрөө толгой эргээд ах юм. За ингээ зүгээр нормалаар битсэн зүгээр юм байна. Оо за ингээ түнөө. Манай сансрын түнэлээр орж гин. Оо. Яа, манай нас хөөрөө. Намайг бичлэг гэсэн чи хөөрөө турдаа явж маа. Би даралт хэсгээр ээж өндөр настай үнтэй яваа шүү миний дөө. За одоо ингээд ийшээгээ ингээ харагдана. Одоо энэ түнэлээс ийшээгээ.
Оо за ингээд нэг юм хулан гүүрээр очнэ тэр гүүрлөө. Йоо уцруу хараад хар толгойр гэдэг юм байна айгүй ч ёо энэ насны хох уу бөөлчлөө. Гадаа тэнгэр мэнгэр харал та бүр цэв цэлмэг байгаа зү. Тэгээ тэр улаан гүүр шүү. Та эндээс ингэж харагддаг юм байна. Хүмүүс их гайхалтай гоё л гэдгийг гайхалтай гоё байна уу? Ингээд далаа байна. Ингээд далаа дээгүүр далаа цэрэг явж гин гэж. За одоо ингээд үндсэн хэсэг рүү орж гин. Ингээ аяллаа маань хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ гүүрэн дээгүүр харахаар тэгээд дараатай нааш явахаар $10 буцаад явахаар $10 гэхэд төглөө нэг талдаа $10 аваад төглөө. Бас мөнгө авнаа зүгээр гаргачихгүй. Би бол ингээ сайхан алхах чил гэж боддог юм шиг. Гэтэ хүмүүс ингээ алхахдаг. Гэтэ би угаасаа өөрийгөө энэ урт гүүрийг гараад аваад алхаа гарна гэдэгт болж байгаа итгэл муутай байдаг учраас алхахдаг гэж. За одоо ингээ урдаас алтаа зангаагаад улаан гүүр гараад ирлээ. Хүмүүс ингээ алхаж чинь. Өнөөдөр угаасаа алхуулаас цагаагаар их гоё байна. Гэтэ би алхамааргүй байсан. Шалалалалалалала. Им ретратай юм бэ? Харин тийм ээ. Дугаагаа чи миний сууг штэ гэж. Би ярих юм бол өөр хин ярих юм бэ гэж. Оо вау, алцаасан аавсаг дөрвөрөө биш штэ. Энэ гоё гүр шүү. Та нар санд ирэх юм бол заавал ирж үзээрэй. Гэж та нар зөвлөж гинөө. Тийм би харин сангийн энэ Golden Gate гүрийг рекламд нэгэд мөнгө авцсан юм аа. Тэгээд одоо реклам хийж байгаа шүү гэж. Хоцоод ичиж. За нэг иймэрхүү гоё харагдаж байгаа зү. Оо энэ хэсэг нэг юм амар гоё хараа ингээд нэг юм бяцхан үлгэрийн тосгон шиг ингээд тэгээ би ширмэр санагдчихсан нэг юм нөх хөөрхөн амар гоё юм тосгон шиг санагдаад байсан. Яг Америкэн нар хардаг штэ. Тэгээд энэ амар гоё. Энэ бүр амар гоё хараа гэж юм зараад байгаа маш. Тэгээ би яг өндөө нүгэд нэг юм гоё жижиг юм хаусанд ормоор байна. Хүсэж ин гоё юм хаусанд орол гоё гэж. Үнэн дэлдэхгүй мөө мөнгө байхгүй. Мөнгө маань хүрэхгүй юм аа. Мөнгөгүй төвшилтэй гэхдээ бас мөнгөтэй ч бас биш юм аа хэцүү байна. Гэхдээ та нарт таалагдаад амар хөөрхөн ингээд харахаар нэг юм гоё. Би бүр гоё юм үзүүлнэ. За энэ миний эрийг эдсэн газар энэ ингээд нэг юм яг далаа эрэг гэх нь хайшин. Одоо нэг юу гэж хэлэх юм бэ одоо. Эрэг гэхээр биш. Хүмүүс аягүй хэрж ингээд амралтын өдрөөр ингээд чилэрдэг. Тэг ингээд займ авч явдаг. Ингээд займ авч суугаад ингээд явна. Тэг би яг энэ далайг ингээд урагш нь хараад энэ урагшийн тийшээ явахаар нэг юм жижиг кофе шопууд ингээд урагшаа далаараа харцсан вивтэй амар гоё байдаг. Тэг тийч дараа заавал ирж ор сунаа гэдэг. Өнөөдөр миний тэр заавал ирж сунаа гэдэг өдөр маань болоод тэг заавал ирсэн явж гин гэж. Дин төндөө олон аялагчтай байна. Би цонхоо онгоолгоод hello fuck you гэж хэлж өгөө. Өвчтэй ч тэр. Оо ямар болоо. Би тэр зогсоол олдох нь уу? Ч одоо яана. Бүр алхаад ирэх байсан юм биш үү? Гүрээд аваад гэж. Наа хөөрхөн ингээд урагшаа амар гой харагддаг. Би бүр энэ бивд нь бүр амар дурлсан тийм. За тийм байна. Ингээд жижигэн store, clothing store. Энэ ямар гой сандал вэ? Оо, цэвэр мод. Оо яна. Сухта заавал асуу гинэ. Би суугаад ивдчихв гэж тэ энэ чинь. Үнэт эдлийн дэлгүүр. Оо, Pandora ч ийм хямдхан болцсон юм юу вэ? $29-30 гэж. Юу вэ тийм үү? Pandora ийм хямдхан байдаг гэж би юусо бодоогүй юм байна. Аа, Pandora-гийн charm юм биш үү? Нэг charm нь $30 орчим юм уу? Charm ах уу? За энэ хавьд нэг өглөөний цай уучмаар энэ хүмүүс очрлоод байгаа юм. Уул нь суул ширээ зөндөө ах юм. Ийшээ орж идмээр байна. Ийшээ орох уу, болох уу? Ooh юм харагдахгүй байна сайн те бас. Нөгөө нэг юм ойролцоо байсан кофе шоп чинь тийшээ илүү. Тийшээ нилээ алхах юм байна. Өмнө нь өглөө хараад учиргүй гоё гэж бодоод байсан газар маань.
Тэр авд юм байна. Тийшээ одоо тэгээд явцгааж байна. Энэ хотын нэр нь юу вэ? Sausalito гэдэг юм хот юм биш үү? Гэмээн Sausalito гэдэг юм. Юу Merry Christmas шинжил болоод байгаа юм. Юу болоод байгаа юм бэ? Яа толгой эргүүлээд байгаа юм бэ? Би одоо ингээ годамжинд ингээ уцаа барьчаад юм хүмүүсийг хараад ёо ямар ядаргаатай юм бэ гэд боддог байсан чи өөрөө уцаа барьсан ингээ балараа явж байгаа гэж амьдрал ам горж болдгоо гэж үнэхээр үний юм аа. Давгүй гэсэн тавгаа бүр 7 давдаг гэж би үнэхээр ингээ 7 тэл 8 давцсан байгаа юм шүү. Ямар хөрх юм бэ тэр тулаг хараа. Алина зармагнасаа нэг амсаалаа. Алиныг хадсан чи. Энд ийм алдартай зармагны газар байгаа юм биш шүү. Энэ юу гэдэг газар юм бол? Энэ ice cream yogurt гэх энэ аюу алдартай юм шиг хүмүүс учиргүй очирт юм. Очилсан байгаа юм чи аюу алдартай л хэлгүүд гэж. Dan иймэрхүү. Энэ нөгөө юунууд нь зарж байгаа юм байна. Сан Франциско л гин. За манай хотын л юмнууд зараад байгаа юм шиг байна. Энэ ч гоё хэсэг ээ. Одоо яг миний хамгийн дуртай хэсэг. Бид нар тэгтээ нэг өглөө эрт ирж исэн юм аа. Тэр үед амар гоё өглөө эрт ирэхэд амар гоё исэн хөнгөө. Ийм амралтын өдөр ирэхэд бол үнэхээр жоохон юу байт юм бэ? Хитрхи хүнтэй амар юм тохгүй байт юм байна. Миний төсөөлсөн шиг харагдсан шиг тийм ерөөсөй гоё харагдахгүй байна. Өмнө нь нөгөө нэг юм өглөө ирээд өөрөөр шахуу ирээд тэгсэн чинь ингээд юм хүн багтай. Тэгээд бид нэг өглөөний кофе шопод нь ингээд нэгтцсэн. Тэгээд ийм гоё юу сэлүүхэн зэлүүтхэн байсан бохгүй юу? Тэгсэн чинь одоо бүр ингээд төм бууж гэж бом бууж гэсэн бүр наран тулаа энэ чинь бүр. Oh my god, тэнцэж хоёр нохоо гараа. Амар өөрхөн. Ямар ингэ нохоо арахаар хөр тэр бисэн харагдтыг бүр хөтөөгөөдтэй ямар ч өөрх юм бэ. Сарабт хоёр навш. Дүймаа. За би одоо ингээд найз руу төр бариулчлаа. Тэгээд нэг юмхүү харагдаж байгаа юм биш үү? Тэг би яг ингэ нэг хүн намайг бичиж байгааг бодсон чи би ингээд хичээд юм ярьж чаддгүй. Тэгтээ та нар миний яриг сонсож байгаа. Энэ урд яваад байгаа би шүү. Ногоон балгатай би өөрөө байна. Тэгээд эргээд харах хэрэг хичээд байна. Ингээд айгу хиччихнаа яана. Энэ одоо яг энэ хэсэг бол ингээд бид хоёрын сумаар ирсэн хэсэгт одоо тэр энэ ч одоо амар ойчлох юм биш үү дээ. Дотор бол суудал байна. Гэхдээ гадаа бол суудал байна гэж би бодохгүй байна. Гэхдээ бид тэр жоохон яваад үзье. Нэмэгээс мэдхүү. Энд хоёр хүний суудал байна. Гэхдээ энд сууж болох юм уу болов? Энд ингээд суудаг. Тэг амар гоё гадтай. Би бас ингээ хүмүүс шиг маягламар санагдаад ийш ирсэн. Тэг манай найз тэнд идмээр байна. Би болохоор зүгээр энд ингээ идчихмээр байна. Нэг ганц ширээ байна. Бага дээр нь идчих гэж бодоод байна. Яна цагаан өмттэй байгаа марч сууцаад өнгөрсөн. Shit, энэ лаван биш байсан байгаа. Энэ хэсэг амар гоо харагдаадсан надаа. Тэгээд та нарт яаж байгаа мэдгүй энийг мод амар гоо харагдаад өглөө ирэхэд гоёсэн. Тэгээд өдөр ирэхэд жоохон ондоо л харагдчихэв. Ингээ уршаа хүмүүс энэ зарим гэдэг ингээ сандал дээр суугаад далаа хараад намайг гоцтой. Тэгээд битэр энэ хавьд суугаар боллоо. Тэгээд 2 минут хүлээгээ тих гинэ. Тэгээд хүлээгээл зогсож байна гэж. Тэгээд энэ жижигхэн энэ хэсэг, энэ жижиг area тэгээд та нартаас таалагдж байгаа гэж найдаж байна. Энэ газар өстой гоё газар байна. Oh my god. Ямар ч нэг ганцхан суух юм уугаад тэгээд машинтай явж байгаа болохоор алкоголтой мууж болохгүй байна. Тэгээд зүгээр л кофе уугаад бүргэр идэхэр боллоо. Бит гоё. Энэ газар өстой гоё газар юм аа. Ингээ урагшаа ингэ харагдаж байна. Гоё газар тийм. Бас юм гоё газар ирэхдээ яаж ганцаар ирэхэд та нарт үзүүлээ гэдэг амар юм аяллаа ютубер шиг юм болж байна гэж. Гэтэ яг та нарт таалагдана гэж найдаж байна. Тэгээд ямар ч тач очролж аваад нэг юм ширээ оллоо. Бүр амар очртой байна. Азар битээр нэг юм жижигхэн мухрын ширээ олоо суучлаа. Тэгээд нэг уухан захиалаа. Тэгээд бүргэр идэхэр боллоо. Тэгээд болол харуулнаа. Нүдний шилтэй болохоор ингээ хаашаа хараад байгаа нь мэдэгддэг юм байна гэж. Одоо та нар л харж байгаа шүү гэж.
Тэн иймэрхүү байдалтай л байна. Миний нөгөө баалгаас авсан цүнг. Одоо би нэг сан дээрээ баг өрөх бах та гэж бодсон чинь ингээ өрөөд гараад ирлээ. Тэгээ өнөөдрийн яг миний энэ тэнж байгаа вайптай амар сайн таарч байна. Тэгээ би амар азралтай байна. Би амар happy байна. Хүмүүс надад амар хараад би ингээ хичээд юм тэнэг юм миний гаргаж байгаа үйлдэлүүд жоох юм cringe байгаад байна. Би өөрөөсөө хичиж байна. Ер нь бол ингээд гадуур бичлэг хийдэг бол айгу ичдэг юм байна. Айгу санаа зовдөг юм байна. Яа яах нь ууршрээд нэг эдэн солонгосчууд суудсан. Яг над руу нэг Азууд нэг тэгдэж гүлэн гэдэг. Над руу гүлэн гэд би ингээд нэг жоохон тохгүй байгаад байна. Шарууд бол тоохгүй ингээд өөрөөсдийнхөө нэг vibe-нда биш үү? Азууд яагаад ингээд нэг юм бичлэг хийж байгаа хүмүүс юм харахаараа ингээд гүлэн гэдэг юм яасан хэцүү мэ. Би өөргөл бичиж шүү дээ. Нэр бичиг багт чинь. Хэцүү юм. За загинчихуу. Энэ Монгол ааштай авгааш очоо за загинжиж идэр. За бид дагууд. Битгий баймаа гүлэн гэдэг үзээрэй. Би та нарыг бичээгүй шүү. Дагууд. Би just тэгээд бас нэг цаа өрүүлж бас стач бас биш юм шүү амаа гэж. Йоо миний ард юу гэсэн байгаа юм бэ? Crazy Rich гинэ. За миний тухай бол биш шүү гэж. Энэ өөргөний тухай юм шиг байна гэж. Гинт ардлаг юм бичсэн. Гэтэ би яг юм Crazy Rich юм шиг харагдаад байгаа юм шүү. Тэгж харагдчихвэл бас сахан л байна гэж. За тэгээд гэж яасан олоод айлт юм бэ. За тэгээд аваад зайлвал яадаг юм бэ чи ирүү гэж. Уул нь уух юм захиалаад уух юм ирсэн гэсэн чи өлөн царайлаад бичлэгийг мартчих. Тэгээд бараг талын гударчжээ. Юм өлөн штэ бүр нэг заяагүй. Энд нөгөө энэ юу авсан бэ би юу юм? Блини гэж юу юм? Коктейл юм уу? Моктейл юм уу? Вайнтай холсон юм пич юм аа. Мэдгүй миний нөгөө нэг мэдлэг чадамж хүрдгүй. Блини гэдэг юм байсан. Тэрний одоо яг коктейл юм уу, моктейл юм уу мэдэхгүй болохоор блинийг анх удаа сонслоо үндэ. Үнэл хэлээ. Блини гэж юу ч байдгийг. Тэгээ ингээд манготой блини ихээр манго дуртай болохоор зүгээр юм штач юуг нь мэдэхгүй. За энийг авцсан ч хараа. Юуг нь мэддэггүй сая асуулаа гэж. Заримдаа үнэхээр мэдэхгүй юм их гарч ирэх юм. Та нарт тэгдэг л үсттэй. Бүхнийг бид нар ямар бүгдийг мэддэг төрдөг шүү дээ. Хэцүү юм аа. Гэтэ энэ амт нь болгоо юм. Гэхдээ энэ амт нь болгоо юм байна. Баярлаа тайлбар хийж өгсөн. Манай заяа сэтгэлтэй тайлбарсан араас нь ChatGPT-гээр асууснаа надад блини гэдэг чинь ийм юм биш үү монголоор гинэ. Ерөнхийдөө манготой коктейл юм байна л та. Тийм юм биш үү. Тийм юм авч уусан юм байна чааваас шатарсан жавтан болтоо гэж. Юу бас тэгээд дальж байгаа дараа нард юу гэсэн байна гэлээ Crazy Rich гээ хуцаад байсан чинь. Crazy Rich is crazy shirt юм биш үү. Crazy shirt. Би тэр бүрээр гарч ирж гин. Thank you. Гэмэрхүү байдалтай гарч ирж байгаа юм биш үү. Энд ямар сонио ухаа цагаан гуралтай юм бэ. Гоё амттай байгаас л гэж найд та. За одоо бүрээр рэди. Микрофон ингээ барих юм одоо микрофоны идэ шааж хаа дандуур даа. За ер нь зүгээр л хоолоо идэ дөө. Яшиг бичиж чадахгүй байна. Сайн нэг хүүхэн миний готлог ямар гоё юм бэ гэсэн харин би thank you л гэлээ. Ер нь бол тэгээд англиар сайн сурахгүй л одоо жишээ нь ингээ crazy short гэж бичсэн багт нь crazy rich гэж уншаал явж гин. Би бол одоо болтол нэмэлт болохгүй амтан байна. За хоолоо идэ өлсөд байна. Тэгээд хоолоо идчихэд алхах явцаа нэг жоохон гоё юм болдвол бичээд та нарт үзүүлье гэж бодож байна. За тэгээд би одоо хоолоо идлээ баярлалаа баяртай манайхаар дахин уучлуулаарай.
Юутаас нэг хазаад байлаа. Тэгээд бас яа. Оё. Би дандаа ингэж ангороод байдаг баруун талдаа зүүн тал зэрэг байх хэвээр. Явж байна уу? Явж байна. Тийм. Яс чам тэр таваад юм уу? Sorry. Сайн хөдлөө. Тийм байна. Манай нөө найзын гарын цохол байсан юм байна. Тэгсэн нөгөө чинь ингээ гараа хөдлөж чадахгүй ингээ гатцсан. Ингэнэ гэж байгаа. Их сэтгэлтэй юм аа. Миний сэтгэл сайтай шүү. Тэгвэл чи нэг даач. Тэгвэл чи нэг мөнгө төлчөөрэй. Яг шүү. Магтчихсэн. Тэгвэл чи нэг даач яг штэ шаач нас. Мо харамчтай. Яа. За энэ бүр идээд ундлоо би одоо идлээ. За идэ та. Танад дууг сонсмоор байна уу? Чичээд дуу. Олон дасан хатгыг авчи. Араа шууд заац. Ялгашаа. Oh my god, so good. 참다 되게 산있잖아. 저거. 원스면 와. Ирсний нөгөө ийм зорж ирсэн амар онцгой болтой газар үүдээ шүү дээ. Онцгой байх ч юм уу. Тэгсэнгүү view нь амар гоё байлаа. Хоол нь бүр үнэхээр гал амттай байна. Бүр үнэхээр юм бүр super nice. Хүмүүс нь бас амар гоё fresh. Бүгд амар гоё таадаг юм байна шүү. Тарараа. За тэгээд байцаад иргэд болзъя. Ятэрсний хоолоо бодлаач яа. Тэгвэл тухтаа идэж чадахгүй юм байна зэн. Шал инээдтэй юм аа. Энэ нөгөө нэг манго бийлээ гэдэг хаар нөө алкогол юм бодоод захиалсан чи алкоголтой байсан байна минийх. Тэгээ би одоо таваас ажилтаа байсан чинь энийг гудраад байсан чинь нэг л би ингээд ийм халаад байгаа юм шиг мэдэрч тэр. Нэг юм алкоголтой амсчаар ингээд нөгөөтгөө ингээд бам барьж авч уугаад идэг да. Тэг би яг нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд ингээд яагаад ингээд нэг юм дотор халаад байгаа юм болоо. Тэгээ загт юм идээгүй байхдаа би нэг бүргээр захиалчаад идээгүй байхдаа үлэн дээрээ ууцсан чинь амар хурдан үйлчлсэн юм яасан ингээд гинт ингээд дотор халаад. Тэг би одоо ингээд таваас ажилтаа гэд бодож ирсэн гин ингээд би нэг жоохон цогтой мэдрэмж төрөөд ингээд хараад энэ одоо яг алкоголтой юм биш үгүй асуусан чаар алкоголтой юм байна. Тэгээ би одоо ингээд өөрөө мэдгүй буруу юм захиалаад тэгээд уугаад ингээд жоохон халамцсан байна гэж. Тэгээд одоо тэ ажилдаа явна гэж бодож байна. Явна шүү дээ өөр яах вэ? Шлинэттэй юм аа. Энэ бэрэн зовсолж мөхцөлөд нэг л бишээс юм аа. Гайхаад энд яг нэг л биш байгаад би яг л согтоод ах шиг байна гэж үнэхээр согтоод байсан. Үстэй маа энэ үнэхээр үнэтэй юм боллоо гэж. За одоо тэгээд баг зэргийн ингээ халдсан ажил руу явах юм шүү. За нэг тийм бүх сониачтай харин би согтоод нэг л би юм согтоод байсан сонирн байгаадсан цаар юм болсон биш хүмүүсээ гэж. Хүмүүс авчлаа гэ одоо ингээ нэг зам гараад явж гин. Хүмүүс авчлаач гэж тий төмсөө барахгүй очиод юунд яачи гэд авчлаа би. Би л үлийн болохоор авчлаа л та. Би одоо нөө зам гарч юу үзүүлэх чинь шүү. Далайн эргийн юу гэх юм бэ? Завны зохицол гэх юм уу? Юу гэх юм бэ нэг ш. Юутай явж гин. Та нарт одоо ингээд гоё юм үзүүлэх гээд гэж. Бис өөрөө ч үзмээр л та гэж. Тэг яг зүгээр ингээд нэг юм гоё. Энэгээр ийшээ ингэж гард юм. Ингэж сууж болох юм байна тийм. Энд сууж болох юм. Ийшээ суугаад нэг үзцгийг харъя. Хүмүүс энд бас ингэ суугаад байна л та. Ингээд хойшоо ингээд юу харагдаж байгаа зү. Хой тал руугаа ингээд далаа тэгээд зав. Ой. Харагдаж байна уу? Ямар харагдаж байна? Зүгээрээ. За зүгээр л гэн ямар ч тааж.
Тэгээ нэг иймэрхүү тэгээд энэ вивийг харах гэж би өнөөдөр ингээд өглөөс ирснээс хойш ацгонж 40 гарч ирээд тэгээ сая нэг хоол идээд одоо тэгээд энэ чинь нэг жаахан сууж аваад явах санаатай байна. Тэгээ та нарт таалагдах байсан ч одоо яах вэ? Тэгэл би яах вэ? Өөрөө хиймээрсэн зүйлийг хийгээд тэгээ та нарт бас хамт нь үзүүлж гин. Тэгээ би хүнээр бичлэхээр айгүй юу гэдэг юм байна ингээд тэгээ яахаа мэдгүй ингээд авцганаад ингээд байна. Тийшээ нэг явж үзье. Тэгээд ерөөдөө болыг жож байна. Би одоо энэчэн сэдв тэнд хүмүүс очиод байна. Тэгээд ингээд доошоо буучдаг юм байна. Та нарт миний баали түн харагдаж байна уу? Тэр дээр тэрийг хараа амар хөөрх юм бэ. Тэр нь хог харуул да. Сарамут. За ингээд хүмүүс тэнд суугаад байна. Ер нь бол нэг иймэрхүү тэр дээр бас нэг юм хөөрхөн жижигхэн бар нохоо шүү дээ. Амар хөөрх юм бэ. Тэгэд хосууд их ирдэг юм байна уу чавас. За. Нэг иймэрхүү энэ цувал нэг ингэж харагдчихжээ шүү. Гэсэн чи намайг бичдгээ манай зураглаач намайг бүр хаяад алга болж өглөө. Би энэ ганцаараа яриад галзуу юм шиг одоо ингэж зогсож байна. За одоо л намайг бичлээ гэж. Цтай юм. За энд нэг бол би нэг араасаа би хойш араасаа гоод үзүүлээ нэг ингэж харагдах юм байна. Харагдаж байна уу? Чи жоохон намайг холоос бичих боломж байна уу? Яа, нүүрэн дээр авчир наа чинь шинэ зураглаач ажиллаас нь халъя гэж. За нэг иймэрхүү байна. Тэгээд өнөөдөр миний нэг өдөртөө хамт байж надтай энд ирсэн. Энэ хүртэл ингээ үзсэн та нартай баярлалаа. Хайртай шүү. Баа. Харич гэж ажилтай бай. Түрүүн архитарс уухгүй гэж бодоод архи ууцсан. Тэгээд одоо яана энэгээр буухгүй юм шүү. Өсөрч өгөх нь. Архитарс уухгүй гэж санамсаргүй нэг милийн зилгээд юм байхаар манго тэгэхэр навд ууцсан чи алкогол дээр тараад үлэн илгэн дээр уугаад тэгээ жоохон халдсан явж шүү. Стаууд. Сохтой шүү. Тийшээ гарах юм байна. Яа. Чах сохтой шүү. Зам тавиар. Өөрөө мэдлгүй зүр өөрөө ч мдэггүй байжгаад алкогolтой муугаа тэгээ согтцсан ингээ гинт халаад ахаар мөр гайхсан ч арай. Алкогolтой муучжээ. Стефани гаацтай. Харин тэглээ. Бид өнөөдөр би юм өмссөн шүү дээ. Али миний хувцсыг нэг айтаага харуулаад та чи. Хувц харуул гэсэн бол нүүр л бишээ. За зураглаач цаа ойлгож байна гэж. Ой. Би дэ баали цүнхтэй. Нэг иймэрхүү лүхтэй гарч ирсэн шүү хүмүүсээ. За тэгээ дараагийн бичлэр уулзтаа. Бай. Тэгээ балгаар хууцсамшаар амьдрал авах хэцүү байна. Дэгэн доогон гээд. За болох л дээ. Одоо ажил явах уу болох уу таслааш. Яа, нэмээд арх хуумар байна. But I don't have data.